За сайн байцгаана уу? Одоо өглөө өдөр орой минт те янз бүрийн цаг таймд одоо хүмүүс үзэж байгаа байх гэж миний хувьд бодож байна. За ингээд Miko Kitchen Talk-ийн 3 дахь дугаар энэ хүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай зочин одоо хойморт бол манай та бүхний одоо бид бүхний одоо хамгийн дээр оройн одоо дээд ах минь одоо хүрэлцэн ирсэн байгаа. За энэ хүмүүс маань бол манай хараад бол мэдж байгаа бах. Тэгээ Монгол улсын үйлчлэгээний аваад ажилтан, Монгол улсын одоо мастер толгойч, зөвлөх инженер, за тэгээд одоо Монголын тогтворын холбооны ерөнхийлөгч, Монголын нэгдсэн тогтворын холбооны нэгдсэн холбооны бас ерөнхийлөгч, Монгол улсын мастер тогооч одоо Боёндөр ахыгаа өрсөн байгаа. Тэгээд мэдээж бас өөрсний хувьд бол манай олон сайхан одоо залуу тогооч, хоол үйлдвэрлэлийн салбарын бүгдээрээ хараад таньж байгаа. Тэгээд бас надаас асуугаарай гэсэн зарим хүмүүс бас асуулт дайсан байгаа. Тэгээд би өнөөдөр ахтайгаа сайхан одоо сайхан энгийн сайхан яриагаар эхэлж байгаа. Тэгээд өнөөдөр манай хойморт ирж морьсон танд баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн нам үзэж байгаа үзэгч та бүхэнд бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бас ингээд нэг үе юм бол энэ үе байдаг. Тэгээ одоо сүүлийн үед бол манай хоол үйлдвэрийн салбарч яах аргагүй эрэгтэй тогоочийн тоо олон болж бас ингээд нийгмийн дагаад хоол үйлдвэрийн салбар маань бас өргөжин хөгжиж хүний бодол санаатс нийгмийн дагаад асар одоо өөрчлөгдөж байна. Ийм учраас бол энэ үед одоо намайг урьж бас салбарын тухай одоо ярилцъя гэж өсөнд одоо дүүтэй баярлаа. Баярлаа. За тэгдэггүй байх уу. Угаасаа тэгээд бид нар чинь өмнөх урд үеэсээ одоо үлгэж авч харилцсан биенээсээ солилцож одоо сурч мэдэж энэ хүмүүсийнхээ буйнд одоо ингээд түүчэлээд явж байгаа хүмүүс шүү дээ. Галын зурчил болоод явж байгаа хүмүүс байхгүй юу? За тэгээд танд одоо сонин сайхан байна. Хоёулаа сайхан энгийн сайхан ярианд орно одоо гоё. Одоо сони байх уу? За би одоо энэ мэрэгжлийг одоо 18 настайгаас сонгоод тэргийн одоо гал тооноос л одоо тогооч гэдэг мэрэгжлийг эхлэе тавиал. Тэгээд одоо 2 гүс итгэлээр нэг бид 45 жил. Оо бас дурт хугацаа шүү. Яг энэ одоо хоол үйлдвэрийн салбарт ингээд 2 гүс итгэлээр зүтгэсэн. Тэгээд үнэхээр манай энэ одоо бидний мэрэгжил бол яа харахгүй одоо бурхнаас бидэнд заяасан том одоо шишиг буян гэж би бодож байна. Тэглэв үү. Сайхан буянтай ажил, хүний дандаа баярлуулж байдаг, тий? Хүний дандаа алгын дээш нь харуулж байдаг, тий? Баясууж инээж байдаг, сэтгэлийн застдаг. За тэгээд одоо хүн зовлон тохиолдсон ч тогооч байж байдаг, жаргал тохиолдсон ч тогооч байж байдаг, тий? Хоол идэхгүй, уухгүй одоо хүн гэж байхгүй, амтан гэж байхгүй учраас тэгээд наад юм чи ярьснаас нэг бас одоо миний бас дотроо дээр бас танд хоёрс нэг ярьжсэн те нөгөө ковид үед ч одоо нөгөө төрийн одоо онцгой байдлынх ингээл бүх хүмүүс ингээд амар дээш нөргөөд ийм ч одоо цагдаа сэргийлэх үүдийн төрийн албаныхыг өргөдсөн тэд нар бүгдөө хоол идчихсэн. Хоолыг одоо хин идэг байсан, тоогооч идэг байсан. Тэгээд манайдаг жоохон хөшгний ард тавьданд бас гомдож жоохон бухимдаж явдаг те бидэд бол. Гэтэ яг барьцаж байгаа юм бол биш те. Ер нь бол хүн хаана байна? Тэнд угаасаа хүн сүлдүүд явж байгаа шүү дээ. Одоо жишээ нь бид гэртээ ч гэсэн одоо тий бас гадуугаа ажиллаж байна. Ер нь бол би зүгээр нэг хэлэх гоё үг байдаг. Би энэ одоо дэлхийд бас энэ олон энэ мэрэгжил эзэмшээр маш олон орон очиж үзлээ. Зөндөө газар ч явлаа. Гэхдээ ээжийн минь хоолыг гүйцэх хоол хаач байхгүй байгаа байхгүй. Тийм шүү тий. Ээжийн минь хийж өгчөөсөн тэр хоол хаач байдгүй. Тэгээ яагаад би бас тэгээ хэлэх хүмүүс тань энэ баяа багшаа одоо ээжнийх мундаг тогооч байсан юм байх та гэж бас мушгичсэн тэр тохиолдол байгаа. Гэхдээ яг бодоод үзэх их хүн гэдэг бол ямар ч байгаа юмараа бүх сэтгэл зүрхээ шингээж хүүхдтэй хоол хийж өгдөг учраас тэр одоо сэтгэлийг гүйцэтгэг те сэтгэлтэй хүн гэдэг энэ хорвол байдаг юм шиг байгаа. Нэг хоёр дахь гэдэг нь үнэхээр одоо нөрө тогооч гэдэг хүн чинь мэрэгжил эзэмшээсээ гадна өөрийн дотоод мөн чанар тэр сэтгэлээс нь энэ хоолны амт бий болд юм аа гэдгийг л одоо залуу үедээ хэлмээр байна. Тийм шүү тий. Тэгэхээр тогооч гэдэг хүн чинь сэтгэлгээ сэтгэмж гурав байж ижил сайн тогооч болж байгаа. Яг наад ч гоё юм сэтгэл сэтгэмж
сэтгэлгээ 3. Тий. Энэ 3 байж ижил 3 S биш. 3 C. Энэ 3 байж ижил сайн тоглож болно. А сайн тоглооч гэдэг юм бол мэдээж мэрэгжлийн талаас юм уншиж сурч болсгүй л яг хөө тий. Гэхдээ яагаад гэвэл энэ миний сая хэлдэг энэ 3 зүйл байж тэр хүний одоо дотоос гарах тэр зөв инэрэг тий зөв одоо тэр хандлага бол хүнд тэр чигээр эм болж очдөг. А дотроо одоо муу сэтгэлтэй дотроо одоо ингээд одоо энэ байвал мянга сайхан материалаа тий мянга гоё хоол хэлээд тэр хүндээ бас сайн хөрөхгүй л ахгүй тий. Лаг гарууд ирэл тэгээд хэлсэн байж лээдэг. Тэгээд ер нь бол тийм шүү амьдрал. Тий амьдрал болоо тийм. Тэгээд одоо би бол бас намайг тоогооч болж байгаа үед одоо ингээд байсан тийм байсан гэд ярихад бол зарим хүмүүс л үнэншгүй. Үнэхээр одоо үнэншгүй. Бид хэдийн үед ч юм бол төвлөгөөд эдийн засгийн үед тэгээ Монгол чодын хүн амын одоо сууршилж Улаанбаатар хотод баг байсан. Энэ Тархаа Батархаа шахуу байсан. Ингээд хардаг байсан шүү дээ. Тий дээрээс нь хүнсний бүтээгдэхүүний нэг төрөлх цөөхөн байсан. Яг ингээд тоонтой хэтгэнд одоо хүнсний бүтээгдэхүүн идэж хэрэглэн тэгээд одоо эн чинь бол бас л одоо нийгмийн дагаад хүнсэндээ хэрэглэдэг хүнсний нэг төрөл хязгаарыг болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Жишээнээс 2010 онд одоо Монголын тогоошлоо төлөөлөөд санчир захирал дэлгэр одоо бид гурав Туркид болсон олон улсын хэмжээнд анхуд явжсэн. Анхны одоо ингээ олон улсын хэмжээнд салхи хагалжсэн. Тэр үед бид хэдийн одоо энэ Меркури гэдэг хүнсний зах байлаа. Меркури хүнсний захтаа яваад очихлоо хүнсний ногоо өсөөл нэг 10 хэдэн төрлийн хүнсний ногоо байсан шүү. Тийм шүү дээ тий. За тэгээд загс гэдэг юм 3 4 2010 оны үед шүү. Яалцгүй. Яалцгүй. За тэгээд дараа нь яасан бэ гэхээр манад яг тэр одоо 2000 оны чи ихээр бас гадаадад бас боловсрол хэдэмшээд гадаадад бас ингээд ажиллаж хөдөлмөрлөөд ирсэн одоо миний дараа үеийн гэмээр 70-аад оны хэсэг хүмүүс Монголд одоо хоол үйлдвэр орж ирсэн шүү дээ. Тэ манай хоолндоо инкэ байна, тэнгис байна, дэми байна тэ. Дараа тэр нарийнбав юугаараа мөнгөн долгоо тэ. Тэгээ дараад нь чи орж иж л тэ. Тэ. За энэ хүмүүсийн бас тэр гадаадад ажиллаж амьдарч байхдаа багшнаасаа сурсан юмыг Монголын хоол үйлдвэрийн салбарт бас авч иж шингээсний бас буян байгаа. Тийм шүү. Ер нь бол бас нэгнийгээ бас магтдаг, сайныг хэлдэг тий. Байх хэрэгтэй. Гоё юм ярьсан шүү. Би болохоор тэр 2010 онд олон улсын тэмцээнд анх явах гал дотоодынхаа зах зээлээс ногоо хайгаад олохгүй санчир одоо дэлгэр бид гурав Туркт явж очичоод Туркийн тэр очичоод тэр хүнсний захтаар нь явж очичээ заа юм яка. Үгүй ийм их олон хүнсний ногоор хоол хийж болдгийм үү те? Ийм их олон янзын байдığım уу гэдгийг одоо нүдэрээ үзэж те гараараа барьж үзээ. Тэрнээс нь авч хоол унд хийж үзээ. Тэр хоолтой тэмцээнд оролцоод анхны одоо мөнгө хүрэл медалийг би их оронд авчихлаа. Тийм шүү. Тэр цагаас хойш чадан ядан одоогийн байдлаар 30 гаруй оронд Монгол тогоо тэмцээд очиж оролцсон байж шүү дээ. Яагарахгүй бид гур эхлэлийн тавьсан. За энэний дараа ингэж одоо олон улс руу ингэж тогоошоо гаргасны хүчинд нөгөө хэрэгэлдэг хүнсний ногооны сонголт нь ариун болоод дээрээс нь одоо сая миний хэлээд байсан тэр орж исэн залуучууд ч өөрсдийнхөө юмыг Монголда хэвшүүлэхийн тулд тэр ногоонуудын зарим нь гаднаас оруулж ирээд тийм ээ. Одоо жишээ чи бол одоо жишээ чи бол одоо тэгээд орж ирээд нөгөө шүшигээд орж ирээд ингээд шүшимэкгээд орж ирээд далайн гаралтай бүтээгдэхүүн нийт төрөл Монголд ямар олон болов? Тийм. Би бол тийм бас нэг байгаас нөлөөс би одоо хүнийг бол чамаад нүүрий чаар магтсан юм. Энэ бол хүн хийсэн юм яхтай. Тэр юм бол сайн муу юм байдаад гисэн нэгнийхээ бас нэг муугаас нэг сайныг бас ярил гоё тий. Тийм шүү дээ. Гэтэл одоо би бол өнөөдөр үнэхээр залуучуудаараа бахархаж. Гоё. Одоо залуучуудаараа үнэхээр нийгмийн дагаад одоо үнэхээр энэ цаг үеэ дагаад тэр гадаадад яваад өөрийнхөө зардлаар тэнд очиж ажиллаж амьдралаад
сурч мэдсэн хүнээ эх орныхаа хөрсөндөө буулгаж байгаа хүмүүс байж штэ. Тийм шүү дээ. Тэ талд маш олон залуучууд байна. Яг үнэ. Жижиг буянгээд шавцаар эзэмсэн залуу байна. Бодгоогээ нэг бас нэг хөөрхөн залуу байгаа тий. За тэгээд өшөө одоо ингээд бусандаа ингээд чимээгүй тэр гал тогоондоо тэр эрдэнэтэй хүн даруй их мөрөнд олгоо гэж чимээгүй гал тогоондоо ингээд нэг байгууллагын гал тогоо нэг рестораны ингээд гал голомт сайхан мундаг залуучууд байгаа. Би энэ хэдэд одоо бүгдэнд баярлалаа гэж хэлье бас тий. За манайхан бас бидний нөгөө одоо жишээ нь зарим хүмүүс их гомдлоод байхгүй. Наад нэг хуучны юмас ингээд юм мэддэг гэдэг. Гэтэл энэ хүмүүс ч асар их юм бодож, асар их юм сэтгэж явж идэг. Тэгээд хүн болгоод хүрэх нь одоо хайшин тий. Тэгээд зарим үед дутагдaltaй тал байдаг л баг. Тэгтээ одоо би бол зөвхөн залуучууд хандаад нэг хэлэхэд ер нь бол Монгол хоод орж байна. За ийшин дэвж байгаа. За манай бас үзэгчтэй хэлчихье те. Манай өнөөдөр нэг хүрээ ломж ресторанд одоо бид нар орж ирээд бас манай нэвтрүүлгийн миний юм уу подкастыг ивент гээд ажиллаж байгаад нь баяртай байна. За тэгээд манай хүрээ ломжийн бас юм гоё өрмөц гоё шүлнүүд хийдэг. Манай тоогооч залуу маань гоё тайлбарлах байхаа. Би энд гаднаас ороод их чинь гайхлаа ийм одоо яг хотын төвд ийм гоё газар тий бас үндэснийхээ хэв маягийг харуулсан тий айгуу яхаа госцоо үетэйгээ хослуулаад айгуу гоё хийсэн байлгүй. Тэгээ одоо үнэхээр танаа хамт олонд баярлалаа. За миний дэнийг сайхан ойрхон дэрж байгаа дээ. Чангаа тэгээ чангаа ярьж чад. За манай шүлтэнд нь хүрээ шүл байгаа. Манай хүрээний шүл байна. За хуушууд шаарсан талах. Тэгээд коп салааттай. Зүгж байгаа. За миний шир тоог авчихтай. Дандаа энэ бас залуучууд залуу тоогоос нь бас одоо гарч ирж шүү дээ. Тий ер нь бол энэ хэд ч бас үзэж харах юм нь өөр байна. Тий. Мэдээлэлд ойрхон байна. За манай дөө чи сурах хүч байхгүйсэн шүү. Яг үндэ интернет бүр байхгүй. Сурах хүч нь шүү. Энэ хуучны одоо Орсын номнууд л байдаг. Тий. Орос номтой тэгээд Орос ном ер нь Орос школтой ч л манайх. Гэхдээ үндэснийхээ суур одоо манай Монгол үндэсний эдийн ондооны суур бол мундаг шүү. 1300 оноос эхэлтэй Хуйлаа хааны үед 5000 жилийн түүхтэй шүү дээ. Монгол хоод эдийн ондоо 5000 жилийн түүхтэй гэдэг. Тэгэхээр монголчууд ямар их мундаг өргөн одоо юм хэдгэлдэг байсан юм бэ гэдг нь бол энэ олон улс тогтоогод өгсөн шүү дээ. Одоо манай ойрхон байгаа хятад энэ Таиланд энэ хөгжилтэй орнууд монголчуудын эдийн ондооны одоо ихэл бол 500 гаруй жилийн одоо мянган жилийн одоо тий 5000 гаруй жилийн одоо түүхтэй байна гэж. За жишээ нь одоо манай болооны шүлмөлий чинь нэг солонгосын алдад кинотогоос Жангу мөчөн болоо энэ ч одоо солонгочууд идээд байгаа шүлнийг их усүрч одоо монголчуудын юм байна шүү дээ гэж. Тэгэхээр манайхан энэ дэлхий би бол хүмүүст хэлэхдээ нэг бардам монголч юм байдаг байхгүй. Энэ дэлхийн энэ хоолундны ихэл бол нүүдэлч их авах. Бидний өвгдөөдсөөр үүссэн шүү гэж ингэж одоо хэлэх аюу дуртай. Яг ингээд өөрийнхөө хэмжээнд бас ингээд одоо бас ном таны интернетээс судлаад үнэлж яах аргагүй тийм л байгаа. За манай хоол гоё тайлбарлаад өөрөө гоё тайлбарлаараа манай. За өөрөө рестораны ерөнхий тоогч. Хүрээ рестораны шеф уус олд гэдэг. За манай хүрээний шүл болон коп салат. За хүрээний ягаад хүрээний гэж ütсэн бэ? Та нууцныхаа дуу хаачмаар. Энэ дуу хаагддаг хаад. За 72 цаг болчихсон тайвны шүл болон улууны ясаар гаргасан. За мөн чөмгөний одоо жижиг юу байсан? Хаадаг л мэд. Хоттой. За энэ юу вэ? Би энийг ухаад асуулт за. Би жижигс бац. За тийг авна. За таны чөлөөтэй зөв уцаа аюу ачгүй. Тийм хаачих. Дууг нь хаачихгүй. Харин онцаач энэ дэвс нэг юм шат. Нэг кодлч чи. Энэ чи. Уцаал нэг хамаагүй ордчихтэй. Энэ бас Улсууд гоё ресторан нэр бас хүрээ уус. Хүрээ ерөнхийдөө улс бол учиртай.
Хөөрхөн. Аюу дэжгүй өгдөг маань. Энэ гадуур явдаг болохоос гадуур явах юм бол манай чи ямар гоё үндэсний энэ ресторанууд ийм сүүлийн үеийн чиг хандлагатай юм ямар их болсон юм бэ? Тийм шүү дээ. Маш гоо. Нэг стейк нь аюу гоё. Тэр гоё үдмгээр хамтлаад. Энэ хүмүүс болдог нэг гадуур байгаа жижиг одоо тий жижиг тийм цайны газруудын юугаар бас ингээд энэ жижиг одоо хоолны газруудын үйл ажиллагаа юугаар бас Монголын нийтийн хоолыг дүгнээд энэ л дээ. Гэтэл одоо манай энэ баг энэ өндөр сайхан үйлчлэгээний газруудын доктор байгаа ресторанууд бол үнэхээр гоё биш бас. Тэ? Гоё. Маш гоё байна. Үнэхээр бас ингээд би бас 2-3 газараас олдлоо. Үнэхээр бас гоё байна. Энэ нь манайх бас нэг үеийн энэ салуут бол хүний нөөц болон нэг үеийн одоо бас юу бол яасан байна. Хөгжсөн гарч ирсэн байна. Одоо ер нь нөгөө бас юм залуучууд бол айгүйх байна. Сүүлийн үеийн залуучууд маш их энэ иргэдтэй тогооч 2008 онд Монголын тогооч шоу, дэлхийн тогооч шоу холбоонд ирсэн. Тэр үед дэлхийн тогооч шоу холбоонд эмэгтэй тогоочийн тоо олон болгож бас тэ курсын хатад тэнцвэрлүүлнэ гэсэн тийм уриалга гарч ирсэн юм. Тэр үед нь би энэ Монголд иргэдтэй тогоочийн тоог олон болгоё. Энэ хоолуудын салууч бас хүнд мэрэж штэ гэсэн тийм бас ураа гаргаж ирсэн. Тэгээд энэ яаж одоо энэ иргэдтэй тогоочийн юг одоо хоолныхаа ямиг сурчилж иргэдтэй тогоочийг одоо олон болох юм байна гэдэг. Тэгээд Эрдэнэхүү гэж байсан шүү дээ манай уушин талиас. Эрдэнэхүү маань бас зурагтын нэвтрүүлэг хийгээд ячуураа бас урлагийн юм хүн байсан. Тэгээд одоо бас иргэдтэй хүн зурагтаар гарч ирлээд тэгээ байж дараа нь хоолндоо инкээ гарч ирээ, тэнгис гарч ирээ, дээми инкээ гарч ирээ. Энэ хэд чинь тэр зурагтаар гарч энэ иргэдтэй хүн тогооч явал ямар гоё байд юм бэ? Тэг ямар одоо юутай байд юм бэ гэдгийг одоо яг шинээр нь гаргаж тавьж бас энэ мэрэгчд иргэдтэй тогооч одоо ингээд бас тэ хийж болох юм байна, хийвэл гоё юм байна гэсэн мэдээд сайн өгсөн шүү. Тэгжээж ер нь бол түүнээс маний одоо би одоо 84 онд бодлооны техникумд ороход биш ороод яхад хоёулахна. Тийсэд гуруулахна. Иргэдэд байгаа асуу зөөхөн байсан байхгүй. Тийм баг. Тэгэд одоо ингээд коллежийн эсэлтийн чинь 70-80% хүн иргэдэй. Тийм үстэй. Тэгтэл яг ингээд хоолуудын салбар тэргүүлээр манлаар явж байгаа юм байна. Иргэдэйчүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас их учиртай. Тэгээ манай намайг байж байгаа үед бол би баг одоо нэрэгтэй тогоочлын баг одоо өөрийгөө магтаж байгаа биш нөгөө балцтай гэх юм аваад өнгөрсөн хүн байгаа. Ягаад гэвэл намайг одоо ир хүн байж эмгтэй хүний мэрэгчэд эзэмшлээ. Баг авчаагүй эмгтэй хүний хийх юмыг одоо чи эзэмшлээ тий. Баг чи им хүүстэй ч боллоо гэдэг юм. Баг намайг ингээд маш айгуу дорд үзчихсэн байгаа. Үеийн одоо октод тэр энэ хүн ер нь тэгж үзчихсэн. Тэгэхэд би бол за яах вэ? Та нар хизээ нэгэн цагт хүн төрөө хүн болохтой анх орохдоо шүл уугаад тэгээ бантан идэл бор хоолнд олдын гэлээ. Үхтэй хүн бас тунгалаг шүл ууж байгаа л тэгэл бантан идэл төгсдийн гэлээ. Тэр үдэл та нар намайг ойлгоно да. Гэхдээ та нар миний мэрэгжлийг ингэж дорд үзчихээ өнөөдөр үзчихээ. Утгагүй та нар миний өмнө бүгдээрээ залбирах тэр цагийг би хараараа та нар гэдэг ийм шалтаа хор шар миний хөдлөсөн байхгүй тэр хүмүүс. Тэр үдээс энэ эзэнсэн мэрэгчлээ энэ олон жил. Энэ их олон жил үнд зүтгэсэн. Хоёргуул сэтгэлээр одоо Монгол улсын одоо 329 сум, баригадын төв, одоо хөлийн цэрэг, батлан хамгаалах яам, төмөр замын тоочгууд, за тэгээ Монголд хоол үйлдвэр эрхэлж байгаа бүх цэг салбартаа би өөрөө очиж ажиллаж
тэнд байгаа хүмүүсд өөрсдийнхээ мэддэг юмыг заа сургад энэ олон жил явсан. Дээрээс нь одоо тоогоочийнхаа нэр хүндийг бас ингээ олон улсад өргөж явлаа. Хүнд одоо тий хүрэхэд үнэлэмжээ дээшлүүлэхэд бас өөрийнхөө бас оюун тухай амьдралаа бас зориулсан ийм л одоо тоогооч хүндэлтэй. Би надад бол маш олон гоншин юунууд байгаа. Тэр дотоос би хамгийн миний одоо хайртай нэр бол хүн болгон хэлэхэд аюу гой сонсогт нэр маань бол Буяа багш. Тэгээд одоо Буяа тоогоочоо гэх нь бол аюу гой сонсогт. Яахааргүй одоо ингээл ирээс одоо энэ тийм ингээл явуулаад танд мэдгүй хүмүүс сайн Буяа багш гэхэд юу хэлээл гэж бас тэгээд бодсон тоо энэ чинь тэнд байсан их аюу гоё. Тэгээд манай том ах манай аав бол одоо яг нас барахтаа намайг том ахынхаа өвөнд орж том ахынхаа одоо сонгосон мэрэгжлийг эзэмшээ том ахынхаа л одоо замаар явна шүү миний хүү загсан сүүлч өгнөөсөн. Тийм учраас би айлын отхон хүү том ахынхаа одоо надад сонгож өгсөн мэрэгжлийн эзэмшээд тэр зүтгий одоо надад сонгож өгсөн одоо эмэгтэй одоо ханилаад ингээд сайханд явж байна. Би бол аавынхаа захиас биелүүлсэн ахынхаа замсан замлыг одоо биелүүлсэн. Тэгээд энэ мэрэгжилдээ одоо ингээд үнэт зүтгэе явж байна. Тийм. Тэгээд одоо ингээд залуу үе харахаар яахаар гомгшаад байгаа. Бүр яахааргүй ямар гоё манай үе гоё болж байгаа гэдэгт бол би сэтгэл хангалуун. За гоё одоо хоолой хөрөхөөс өмнө хоолой ичээ заа. За бид хоёр хоолой идээд дуслаа. Хүрээ ланжихаа. Хүрээ одоо нэрийн шүл. За тэгээд гоё нэрийн салаатын нэтлээ. Танд хоол ямар вэ? Гоё байна. Энэ би ч нэг гадуу нэг хооллоод байдаг. Гэхдээ тэр нь бас мэдрээгүй бол амт. Айгуу гоё хоолны олголт энэ гоё байна. Өнөг хүрээ лонч ч үнэхээр хотын яг юм төв дотор тий хүүхдийн паркийн хажууд ийм сайхан одоо орчин бүрдүүлсэн ийм сайхан хоолонтой газар байна гэж үнэхээр одоо мэдээгүй явсан. Бид дэрэгт хэрдний мэдээ гэдэг шиг тийм. Үзлээ, харлаа, хоолундын амтлаа үнэхээр гоё байна. Тэгсэн асуусан чинь бас ингээд гадаадд ажиллаж байгаад байсан. Улс болдог нэртэй залуу байд юм бэ. Гоё нэртэй. Тэгээ хүрээ лонжи ерөнхий тоогооч нь улс болдог залуу байд юм бэ. Айгуу одоо сүүлийн үеийн залуучууд мундаг болсон. Би бол үнэхээр одоо залуу үеэрээ бахархаж байгаа. Ер нь бол нийгмийн дагаад аргагүй. Тийм. Манайд үед бол бид бол яг байсан үед бол чанга байсан. Чанга байсан. Тийм шүү дээ. Тэгээ би ч бол бас жоохон өнгөрөө саарж явсан тий. Одоо үнэхээр бас энэ хүн дэрэн тэгээд нөгөө бас нэг яг өөрийнхөө эд залуу зандан одоо яг гоё хийж бүтээдэг насн дээр бас аархаж омгордог нас бол байдаг хүн болгоно. Гэхдээ тэрийг одоо хэтрүүлж болохгүй. Одоо үе бол бүр хэцүү болсон. Хамаагүй хэтрүүлэх юм бол сошиалын бүүн болоо тий бүр хэцүү нэр өндөө. Дээр үед бол яг хуу тэр хүрээндэл яриад ам дамжиж явдаг байсан. Тархалт нь удаан байсан. Бидний үед чинь бол хэлэх үг нь тодорхой, хязгаарлалтай. Тэгээ хамгийн гол нь урд үеийг хүндлэн, ахмад үеийг хүндлэн, бас өөрийнхөө үеидээ өнгөрнө гэхээс тэр чинь дээшээгээ өнгөрөөл доошоогоо басаад байдгүй л гэсэн үе байхгүй тэр үе гоё шүү дээ. Тэгээ өнгөрөх юм бол одоо яг мөр зэрэгцээд явж байгаа одоо хажуу талынхаа одоо тий хамт тоогооч болсон ангийнхаа охин даач өнгөрдөг юм уу тий. Тэгээ цөөхөлд хүмүүстэй дэрэгдэг хүн дээр хамаг хүрэн арай цөөхөн байсан. Цөөхөн тэр хүн гүрдээ өнгөрөөл тэгээ одоо төгсөн шүү дээ. Тэрнээс ингээд өнөөдөөс ингээд сошиал системтэй ингээд одоо юу гэдэг ингээд вэсбүүкээр ингээд ийм бол байхгүй. Тэр үе чинь сонингоор гарууд гарна. Тий сониндөө бараг юм бичигдэхгүй дээ. Тэгээд чимээгүй өнгөрнө шүү дээ. А би бас их хаттай анхнаасаа нөгөө төрийн өнгөрчлөгэнд байсан учраас. За би нэг тайлбартай асуулт. Одоо тэгээд нөгөө мэдхгүй хүмүүс бол таны тухай мэдгүй. Одоо бид бол мэдээд байна. Гадарлаад байдаг. Гэтэ бол одоо манай боён төрөгч чинь одоо бидний мэдхгүй үзээгүй туулж явсан хүмүүс байдаг. За тэгэхээр одоо Буяа багш минь одоо бас нэг гол юм нөгөө одоо яг хамгийн сүүлийн хаан гэдэг шиг хамгийн сүүлийн социализмын одоо нөгөө матмахгүй тий. Одоо яг арчлал гарахын өмнөх
Тэр хүнийг улсын төвчний яг дарга гож хахад их тэнгэрт одоо тоогооч нь байсан. Би бас их азтай хүн л дээ. Тэр тухай таны гоё ярьдаа. Намайг одоо төгсчих үед чи эрэгтэй тоогоо цөөхөн төгсөн. Тэгээ ганц хоёр эрэгтэй тоогооч нь угаасаа тухай үед их гайхуу сурдаг байсан. Би ч бас тэргийн алба хаад ирээд тэгээ дараа нь ингээд техникумд орсон болоод тэр арай жоохон илүү амьдралын юугаар бас арай жоохон илүү юм байсан. Тэгээд яг сургууль төгсөөд намайг аяр зуршлын газар гэдэг Улаанбаатар Баянгол гадаадын аяр зуршлын газар байлаа шүү дээ. Нэг гадаад явдлын гадаад худлааны ямга тэн дотор аяр зуршил байсан баггүй. Тэгээд Баянгол энэ Улаанбаатартай жуучин энэ гурвуу гайгүй навчдаг. Улаанбаатараас Баянголд авчна гайгүй тооч. Эсвэл одоо ингээд энэ худлаа бэлтгэлийн яам одоо нийтийн хоолндоо гайгүй навчна. Тэгээ одоо гайгүй нэг тэнгэр авдаг. Төрийн ганц эрэгтэй тоогооч одоо ингээд одоо ч яг ихэнх нь эрэгтэй тоогооч сайхан болчлоо. Тэгээд одоо тэр үед бол та бүх юм хийдэг байсан уу? Гадаа гарч ийм дотор орж ирэх. Ер нь бол бид хэдийн тэр үеийн сургалт бол их чанга байсан. Сурах хүчиг бол бараг байхгүй. Тэгтээ Орос нөгөө зааж хичээл зааж байгаа багш нар надад Оросд боловсрол эзэмшээд ирсэн өндөр болтой ийм хүмүүс байсан. Тэгээд тэр үчин бас бид яг одоо бүх зүйл шиг яг урд үеийнхаа хүмүүсийн зааснаар тэр хэдийгээ дагаад нэг багш шавь харилцаатай халамжин хүмүүжүүд тэр хэдийг ярьдаг. Тэгээ халамжин хүмүүлэгч дагаад тэр хүн одоо чи суун бос өвлөөс нь одоо тэгээд илүү тэгж янз бүрийн үйлдэл хийх ирэх байхгүй бидэнд. Бас тэр дихтэй байсан үйл та. Тэгээд одоо би ч их азтай худлаа техникум төгсөнгуудаа худлаа техникумд байхдаа засгийн газрын ордонд ордны одоо гуанзанд нь дагийн газарт нь тэнд дадлаг хийгээд. За тэгээд дадлаг хийгээд тэнд дадлаг хийж байгаа тэгээд тэндээсээ дараа нь сургуулаа төгсөөл аяр зуршлын газар чавна гэж намайг ингээд нөгөө төмөр зам чавны юу их тэнгэр чавна гэж болооцаад байсан. Тэр үед сахиа гэж болсон хүчин байсан. Тэр ерөөсөө яахаар энэ хоёрхан эрэгтэй хүүхэд байж хат энэ хоёрыг заавал тэр газар авдээ. Энэ нийтийн хоолнд авч үлдэнэ гэж. Тэгээ намайг нийтийн хоолнд авч үлдэнэ гэж. Тэр мах бэлтгэлийн тэр цехийн зохион байгуулалт байсан. Нийтээ бол. Яг цех тэгээд ногооны цех, махан цех хоёр цехтэй. Улсын хэмжээнд тэгээд махан цэгт нь болохоор бүх одоо энэ хоолны газруудад одоо нөгөө бэлтцүүдээ ингээд нийлүүлдэг. бол аюул зөв систем байсан баг. Одоо эдгээр баг тэр системд орж ирсэн тийм. Тэгсэн намайг энэ 12 дэх махан цэг гээд одоо санчил тех гэдэг тэр юу болцсон байна л да. Хэвлэлхүүлж газар болцсон байгаа. Яг одоо тэр техник компани биш танагдах байна. Тэрний хажуу талд нэг давхар байна. Тэнд байсан. Тэр цэгт эрхлэгчээр нь очиход яваад авсан ч үгүй аймаар ийм том хутга өссөн заяа. Тэгээд тэр нөгөө махан дээр ингээд олон жил ажиллаж байгаа. За манай юу яачлаа. Хоёулын за ороод. Манай ямар гоё хүрэл онж энийг за гоё эдний брендинг та сайхан. Эдний брендинг спешиал коктейл хүрээс соор гэдэг коктейл. За. Аргагүй одоо үндэсний юмыг бас ингээд орчин үеийн юм янз юм байгаа тий. Смокны хатанд ингээд яасан. Хончортой водкатай. За энэ ч одоо ингээд бас энэ ч одоо ингээд үндэсний юмуд ингээд гоё байж тий. Үнэр бол янз юм. Үнэр чи. Модон тагшнаа гэсэн байна. За энэ хараа. Үнэхээр үндэсний хоол маань ийм хөгжилтэй байж штэ. Манай хүмүүс энийг бас тань мэдэхгүй хүрээл онж орж ирж үндэснийхээ энэ тэг коктейлийг идээрээ эднийхээс аз үзэж харах юм маш их байна шүү. Манай тогоосч та өөртөө давж хөлөг орж ирээд одоо гадны жишг аваараа. Гадныхныг энд оруулж ирээд одоо Монгол үндэснийхээ эдийн ундаага дайлахад бол нүүр бардсан юм байна шүү. Та нүд бол нүүр бардсан тий. Нүд бол баясах. За баярлалаа. Хүрээнд баярлалаа. За ойлаа нэг тулгач. За тий. Та энэ хараа ингээд гоё хараа юу харагдаад гоё гоц. Яа ингээд юу харагдаад тий. Манай үзэгчд харуул бас л. Энэ бас нэг санаа байл. Дундаа мөсөнд өөрмөц юм байна. Одоо сүүлийн үеийн залуучуудын одоо үнэхээр сэтгэмж ийм л гоё болсон байгаа. Тэгээ үнэхээр одоо
орчин үе рүү ингэж гоё үндснийх юм оруулсан биз те. Энэ гоё зураглалтай. Зураглал байж тийм. Одоо тэгээд автор мөсөн байна. Гоё юм бэ. Тэгээ модон тагшин. Хүүхүүд модон тагшин. Янз Гоё юм байна. Яа. Янзтай байна. Энэ халуун модод одоо энэ 20 дулаан ирсэн цаг. Тий. Янз юм багаж. За тэгээд би бас тэр үеийнхээ юм ярил маш их юм ярина. Түүх байгаа тий. Тэгээ би ер нь ингэж яхаа. Одоо манай юу хоёулынгийн цаг бас нэлээ явна. Явцсан байна. Одоо бид манай нөгөө нэвтрүүлгийн одоо миний одоо подкастын зүгээс манайхан нэг уламжлал болсон асуултууд байдаг. Тийм би нэг тэндээс өмнө нэг саяхан дуусгачих. За. Би адтай тоогоочоо гэж хэлж байсан. Би одоо тэр үеийн төрийн одоо тэргүүнүүдэд одоо үеийн төрийн Монгол улсын төрийн тэргүүнүүд бүгдэнд нь гарынхаа хоолыг хийж өгсөн юм л да. Цэдэн бал, Юмжаагийн цэдэн бал, Жамбын Батмонх, Жамбын Батмонх дараа Ирэнхний юм чинь Г Очирбат гэдэг хүн болсон. Тэгээ Бонцлмаагийн Очирбат, за тэгэл одоо Нацгийн баг байна, намбарын инк хоёроо, за тэгэл энэ Монгол улсын одоо өнөөгийн одоо ингэж хөрөсөх хүртэл одоо бүхэл Монгол улсын төрийн тэргүүнүүд гарынхаа хоолыг хийж өгчөөсөн. За тэгээд төрийн одоо энэ их хурлын гишүүд, за тэгэл одоо энэ төрийн ёслуудыг бол одоо үнэхээр олон жил хийсэ. Төрийн ёслол одоо ёсжаг тэр одоо юун дээр бол яг нарийн тэр юмд мэрэгсэн. Тэгээд нийгмийн дагаад бас катин гүйцэтгүүнүүд маш их хийсэн. Тухайн үеийн одоо ерөнхий сайднаар за тэгэл одоо засгийн газрын гишүүд, их хурлын гишүүд, сайд дарга нар хаал одоо байна тэр болгон дээр одоо хөдөө бүхэл одоо юмд явсан да. Тэр үед одоо явдаг хүнд цөөхөнч байсан. Одоо бол өсөлтөгч нь олон болсон байна. Юмны одоо хэрэгэлдэг юмуд нь олон болсон байна. Дээрээс нь хоол унд хийдэг сав хэрэгэлчихсэн нийгмийн гой болсон байж тээ. Тийм. Манайд үед ч одоо жуучин анчин манчинд ингээд явхад нэг 3 тулгын 3 чулуун дээр нэг тогоогоо тавиал тий. Тэгээд одоо тогоо гал хоёртгаад үзэж хоолоо хийж Монголынхаа одоо хоол ундыг хийгээл нүүцэрэг нь аваад гардаг байлээ шүү дээ. Одоо бол газ сайхан мараад сав хэрэгэл мэрэгэл янз нь дээ шүү дээ тий. Ер нь бол гоё болсон. Гэхдээ одоо зарим уцаад бас зарим нөгөө органик гэдэг утгаараа хуучны юм нүүдэлчин маягийн эсвэл юм зэрэглэдүү маягийн хоолнууд бас их модон буцаад болж байгаа тий. Тэгээд яг тэр үндсэн дээр одоо бас 7-8 жилийн өмнө би соёлын яам анх байгуулагдахад нь Монгол одоо угсаатнуудын идчихсэн эдээ ундаа хоол ундны соёлыг одоо энэ өв болгож дараа үедээ үзүүлээ гэдэг талаас судалгаа хийгээд бүсэлчсэн судалгаа хийгээд дээр нь Монгол одоо улсын одоо амьдарч байсан 24 угсаатнуудын хоол эдээ унданы судалгаа хийгээд явж байгаа. Ямар ч байсан энэ судалгааны хүрээнд за загчин гэдэг одоо угсаат ямар эдээ ундаа хэрэгжилж байсан. За ямар сав суулга хэрэгжилж байсан гэх мэтлэн яг халах нь ямар байсан, өөр нь ямар байсан. Ингээд энэний судалгаа гаргаад одоо нүүдэлчин фестивалийн хүрээнд бас ард түмэндээ суслаад явж байгаа. Цаашдаа бол энэ талаараа бүр гүнзгий одоо судлаад бас би даасан тийм яг судалгааны одоо байгуулах хийгээд ингэ явж байгаа. Ягаад гэвэл дараа үедээ бас үе дамжуулаад мэдээлэл үзүүлье тий. Мэдээж тэр эртнээс уламжлалт болсон тэр эдийг орчин үеэ дагаад тэрийг энэ шиг одоо ингээ баяжуулаад явах нь бидний дараа үеийн залуучуудын үүрэг өгөөд энэ мэдээж тухайн үеийн одоо хүмүүсийн идэж хэрэглэх дан заншил те тэр юм өөр болоод ирнэ шүү дээ тийм ээ. Одоо өнөөдөр гэтэл Монгол улсын зах зээл дээр өтөчнөө нийт төрлийн хүнсний бүтээгдэхүүн олон болсон учраас хоолны нийт төрөлийг дэлгэрэнгүй өргөн болоод явлаа шүү дээ тий. За одоо нөгөө юу байна хоёлаа цаах нэлээд сайхан ярьлаа. Өшөө уул нь бол яг зүгээр ер нь хүн залхахгүй бол яриад тий. Одоо манай багш одоо тэгээд 47 8 жилиг хоол өдрийн салбарт зарц хүн чинь асар их баялаг дурсах. Би хоол өдрийн салбарт анх тогооч ороод ирж 20-од оны хүнтэй ажиллаж байсан. 30-од оны хүмүүстэй ажиллаж байсан. 40-од оны хүмүүстэй ажиллаж байсан. 50-од оны хүмүүстэй ажиллаж байсан. За тэгээд өөрөө би 60-од оныхаа хүмүүсийг манлайлаад
Тий. Араасаа 70-аад он, 80-аад он, 90-ад он, 2000 гаруй, 2020 он гэх дараа араасаа ингээд 7 үе дагуулад явж байгаа. Тийм байж шүү нэрээ. Ийм л тогооч. Гэхдээ би бол миний хамгийн гоё албаны нэр бол тогооч л. Ер нь тийм шүү. Одоо нөгөө хошигнож идэх юм бол бидний нөгөө юуны үеийнхэн жинжи биш зүнжи үеийнхэн буюу одоо нөгөө динзаврын үеийнхэн гэдэг байгаа шүү. За тэр ч яг уу. За тэгээд ерөнхийдөө бол мэдээж та ийм олон жилийг хоол үйлдвэрлэлийн салбарт зориод одоо өөрийгөө зориулаад тодод асар их юм үдчихэд байсан ба асар их одоо бухимдалтай ч байсан байгаа. Одоо энэс залхсан ч үе байдаг бах. За тэгээ бас хөгжилтэй инээдэнтэй ч үе байсан бах. Тэгээ та энэ гоё одоо манай шигтгэе болгоод та нэг гоё одоо юу яач. Нэг гоё богинохон анекдот те тоглогч нартай зориулаад үзэгч нартай зориулаад ер нь бол манай тэгээд их ажил хийж явах явцчин залуу байх чинь бас их бодлоо шүү дээ. Яг багш нар тэр үед чинь нөгөө багшийнхаа үгээс гарч болохгүй. Багшийн одоо хийснийг л хийн, гажин. Тэгээд одоо би чинь бас их аттай. Ягаад гэвэл тухайн үед яг төрийн одоо хүндэтгэлийн зоог, аяр зуршил ингээл яг энэ бүх хүмүүдийн одоо ерөөсө дүүчээ байсан мундаг одоо 5 мастер тогоочийг энэ одоо би дээлгэж байсан. Монгол Улсын мастер тогооч Намнын сүрэн гэж миний одоо багш хүн байгаа. Намнын сүрэн за. Эйхтэнгэрт байсан. За тэгээд дараа нь Монгол Улсын мастер тогооч Норчмаа, Монгол Улсын мастер Жорж сүрэн, Монгол Улсын мастер Тэндэр шиг энэ одоо хүмүүс яг төрийн тэр үйлчлэгийг олон жил бүр ингээд тэгээ Монголын нүүр царай болоо явцсан. Их тэнгэрт ажиллаад ийм сайхан мастеруудыг хажууд байлаа. За дараа нь тэндээсээ зах зээл ихлэ гараад ирэнгუут Чингисийн ашиглагын үзэрхээ Чингис очтууд л Монголд анх одоо одтой том буудал болно гэдэг. Тэр үед ч одоо ингээд Монголын энэ тэндээс гайгүй тогооч тийшээ татсан. Тэгээ би одоо намайг тийшээ томилтоо татчих очоод Чингис. Тэгээд очихдаа би чи Намнын сүрэн гэдэг тэр мундаг хүний гараас Жорж сүрэн гэдэг хоёр хүний гараас гарангуутаа одоо тэр аяр зуршлын одоо нүүр царай бод явсан цэрэн бунцэг намсаа гэдэг хоёр мундаг мас томог болсон хоёр мундаг мас тогооч хажууд очсон юм яа. Тэгээд одоо тэр хоёр хүний хажууд очичоод мянган хоолны жорын ном гэдэг номыг 1986 онд Хотлоо бэлтгэхийн яамны сайдын тушаалаар баталсан 1100 хоолны жорын ном байна. Энэ нь бол тухайн үеийн социорон дээр нь одоо Герман, Францын технологиуд тийм тусгагдсан. Дээр Монгол одоо үндэсний одоо энэ хоолны технологи тийм тусгагдгийг асар одоо мундаг одоо үнэхээр тоос бидэндээ бол ингээ ганжуу гэдэг шиг л одоо тийм мундаг ном байхгүй юу? Тэр номон дээр байгаа 1000 гаруй хоолыг би тэр хоёр одоо хүний удирдлагын дор бүгдийг хийж үтсэн. 1990 онд. Яг тэр 1000 хоолын жорын номон дээр байгаа тэр бүх хоолыг яг гараараа хийж үтсэн. Тэгээд нэг ойлгоотой юм ээ. Тэнгэр точлуудлын ашигтай хүмүүсийн дарга чухалгүй гэдэг хүн байсан. За. Өдөр 12 цагаас 1 цагийн хооронд өдний цай болно. За. Тэгэхээр цайны цагаар бид гурвын хийсэн хоолыг үздэг амталдаг байхгүй юу. Тэгээд бид одоо жишээ өнөөдөр одоо ингээл гурилтай шөл хийнэ гэсэн бол 3 янзаар хийх ёстой. Яг тэр жорын дагуу. Одоо манай хоёр багш бид 3 хийн. Тэгээ манай хоёр багш бол энэ 13 дугаар хоолын 5 дугаар байрны 1 дугаар орцыг 3 өрөө байраа гаргаад өгсөн. Бид 3. Тэгээ тэнд нөгөөдгөө ингээс хоолоо хийн. Тэгээ манай хоёр бол жоохон уучна л да. Тэгэл нөгөө цаг нь болох гээд байна. Тэгээд би яах нөгөө хоёр багшаа хайрлаа шүү дээ. Хоёр багш чинь дугаа чи хий натгаалаа. Сураад авах чамд хэрэгтэй. Хүний сурсан юм би аваад өгөх юм биш. Гал тийм. Тэгээд би чи хий шүү дээ. Хийхгүй гэж хэлэх аргагүй. Хажуугаар нь хоёр багшийнхаа тамцыг угаана бас ч. Тамцыг угаагаа тавьчихна. Өдөр нөгөө ингээд энэ дүүд нь нөгөө дарга ирэхэд багш нар бас цэвэрхэн байх хэрэгтэй шүү. Өөрөө цэвэрхэн байх. Тэгээд бас та хажууд нүм хэлж чадахгүй шүү. Амандаа өглөө нөгөө тэгээ хийдэхгүй. Тэгээд нэг сони юм инээдтэй юм. 3 аяхтай энэ хоолыг би гуруулаа нь хийсэн мөртлөө дарга ирж шүүгээд цонхоор харчаад ирж байгаа харангуутаа манай хоёр өөрөөсөө аяхтай хоолыг аваа явчихна. Уг нь би хийсэн хоол байхгүй юу. Тэгээд дарга нь орж тэний хаачууд зогсоод
байдیں۔ Сонин. Тэгээд би бол угаасаа хийсэн юм жаа. Эхлээд би бодохдоо инээд угаасаа би хийсэн юм. Одоо ч өнөөдөр бол минийх тодорхой айдаг. Би тэ энэ хоёр угаасаа боддог. Тэгэл хийгээл 50 хурж ирэл дарганаар ингээд авчицэл нөгөө хоёрыг багтаад байна. Минийх бол эгээс за энэ чинийх юм уу амс үзснэ. Авгаж гайвууч маа гэ тийчгэн. Тэгээд эдгэснэ ингээд амсаагаа амсч үзчихэл эсвэл тэр юм цугаа хэрэг амсчихаа. За та тэр хоёрын юмд яриад байна. Ирнэ. Тэгэхээр би боддог байхгүй ямар муухай. Тэгээ би хийсэн юмыг тэ энэ дарганаар одоо ямар муухай юм бэ? Дандаа миний хийсэн юмыг энэ хоёрыг хийсэн гэдэг би хэлж чадахгүй шүү дээ. Хэлхий бол өнгөрнө шүү дээ. Тэгээд давтаа аюу гомддог хоёр шүү дээ. Надад бүх юм хийлэгч дандаа магтаад энэ хоёр авдаг. Тэгээ намайг болохоо дандаа муулдаг гэж залууч байсан. Тэгээд жоохон давтаа жоохон дургу ингээл явна. Тэгээд би 2-3 хоног тэгээд 90-30 хүн эргээд бодож байгаа юм чинь. Яагаад миний юм энэ хоёроос хүрэхгүй вэ гэхээр тэр нэг өдөр би яг 3-5 гусан хоолоо яг ижлэгэн 3 ингэ тавл тавьчаад тэгчээд дарга нарыг ирээд хаалга цогтно. Хаалга ингэ цогсон баг өөд ингэ цогтно. Би шууд нөгөө хоёрыг дарга нар ороод ирлээгээд цамцыг өгсөн чинь нөгөө хоолоо авч явж чадахгүйгээр тэгээд яг тэр 3 хоол бэлэн байж байгаа дарга нар үддэг байхгүй. Тэгээд үдсэн гутаа тэр өдөр харин намайг магтсан. Тэгсэн чинь би нөгөө хоёр нь яадаг байсан бэ? Тэгэхээр тэр хооронд яадаг байсан байх уу гэхээр нөгөө хоёр ч аваад цаашаа явахдаа амтын жоохон өөрчлөлттэй байсан байна. Тэг нь яг тэг. Тэг өөрийнхөө юм гарын юм. Тэгэхээр тэр цагаас хойш би тогооч хүний хоолны амт хийж байгаа хүний гаранд нь байд юм аа. Тэр гарын одоо 5 хурууны өндгөнд нь байд юм аа гэд би хэлэх туфтаа байхгүй. Яг үнэ. Тий. Түүнээс биш өнөөдөр би энэ хооронд өтөчнөө хүнийг 10 хүн 30 хүнийг зогсоогоод адилхан ингээд хоол хийлгэхэд 30 янз амттай байдаг. Тэгэхээр энэсээ тогооч гэдэг хүнд сэтгэлгээ гурав байж сайн тогооч болд юм а гэдгийг л би олж мэдсэн байхгүй. За тэгээд ер нь бол яриа гоё сонирхолтой. Одоо манай цаг болж жоохон төгсөж байгаа. Хоёулангийн цаг нэлээ явчлаа. За тэгээд би бол богинохон нөгөө анекдот дээрсэн та нэлээд түүхтэй ингээд гоё бүр дэлгэрэнгүй байслаа. Би бүр нэг манай үеийнхэн дотор ч сайхан оноо зөндөө шүү дээ. Тэгээд одоо манай гурил цогоо гэж таньж шүү дээ. Нөгөө цогцайхан гэдэг мастер. Тийм. Гурилаа гэдэг удаад. Тэр ягаад гурил гэдэг нэр авсан гэхээр бид ихтэй таамд ажилладаг байсан. Тэгээд тэр үед одоо өнөөдөр шиг дамбалын төргийн хэсэгт байгаа байхгүй. Дандаа дороож. Тэгээд нөгөө осын дороожаар эсвэл нөгөө хөрөнгөөр нь зурж байгаа талхаа барьдаг байхгүй. Тэгээд цогоо бол талхыг гоё хийдий. Энэ гоё хийд. Тэгсэн чинь манай ашиг өглөө ороод ирсэн чинь багш шууд өгдөхгүй. За цогоо чи юу яа? Наад талхныхаа зургийг зур гэлдэг. Нөгөөс нь заагаа зураад. Тэгээд өдрийн хоолндээс дандаа талах үг. Дөхөөл ирсэн чинь нөгөө юу нь эсдэггүй, гурил нь эсдэггүй. Тэгсэн чинь багш хурчсна. Цогоо чи наад гурилж ийсээгүй яа талах болготой. Одоо өнөөдөр ингэ талахгүй боллоо чамаас болоод чи урд шөнө нөхөр минь зүгээр ханаагүй байна чи гэлдэгсэн чинь нөгөө чи багш би зүгээр хонсон шүү дээ. Одоо юу яасан та ястаа юу тиймээс чи ястаа мөн над гарчин бодцолцсон байсан биз дээ чи. Наад гараараа чи болохгүй хүний юм байсан байна да чи гэсэн чи. Үгүй багш би зүгээр хонсон. За тэгээд өдрийн хоолн дээр хат талах махаг гарчлаа. Оройн хоол болт нөгөө гурил нисдэхүү. За тэгээд багш тагнахгүй ястаа энэ үс. За боё чи одоо оройн хоолны талхны гурил зур энэ нэрээс болохгүй бүтэхгүй нөхөр байна гэл. За би оройн хоолны гар тус. Тэгсэн цогоо надад хүчсэн. Боё. Тэгсэн чинь удаач хөөс нөгөө миний гурил гисээр гоё болсон чи чи харт энэ боёнлын гурил. Одоо ингэ талах асуудал байхгүй. Чи зүгээр байсан байж тагс чи би зүгээрээс ч багш тэр надлуу. Боё шүү. Зүгээргүй байхад яг гурил эсдэггүй юм уу? Тэгсэн би тийш дээ. Тэрийг багш хэлэхгүй яасан гэж. Би айхад хэлээгүй. Наач бас амар гоё. Тэгээ тэнээс хойш гурил цогоо гэж яасан. Тэгээ гурил цогоо. Тэгээ гурилаа гэв.
За ер нь гэхдээ яг иймэрхүү оргоо бол амар шүү дээ. Манай одоо тоос тэр үчи одоо зөндөөс начин болдоотор ингээд ордны гоонд байсан. Тэгээд одоо энэ талиас их тэнгис байсан. Би удалдааны техникумд нэг оюутан байхдаа ордны гонцонд ороод ордны гонцоос ингээд цехийн зохион байгуулалт байсан. Тэгээ зуусны хүйтэн зуусны цех дээр манай хэдэн дадлага хийж байгаа охтууд болсон. Би хажуу талынх нь хаалга нарийн бооны цех дээр нь таны тавааштай нарийн бооны цехинд гараа байжсан. Тэгсэн чинь нэг алсан жил болдоо байцааны толгой ингэ салгаж явснаар хутгаар ингэж байцааны салаад гэрчээл. Одоо 80-ад оны их үеэс байцааны салаад гэрчээл. Нөгөөж үлээгээд энийг бол Германд болоод ингээд машинаар хэрчтий. Монголд би л хэрчтий ингээ. Нөгөөс үлээгээд октоодод өнгөрч авахгүй. Тэгээ би тэрийг хасчаад. Тэгсэн ингээд цаад би тийг сонсож хаалцсан байхгүй. Тэгсэн чинь манай чи болдоо гараад доошоо шатаа доошоо бууж байна. Би айгуу зөөрч өрөө нөгөө октоодтай байцааны салааны хэрчэн утаа. Энийг Германд бол машинаар хэрчтий, Монголд бол болдоо үдээ хэрчтий. За юу гэдэг ард зүг хуцаад байж. Би хитэнийдээ миний ард зүг цаалаасан. Юу хуцаад байж. Эвгүй нэг зөндөс гоё юм байна. Тэр үчи байцааны салаач мадад болж байна. Монголын гоё нарийнхан. Одоо тэгээд энэ гадуур цайны газар гуанцсан бодор орохоор нэр хуучны тэр байцаанд хийж чаддаг нэг ч малгай. Байхгүй. Одоо би самтай. Тэгээ ер нь бол их санилда хоол гэдэг юм чинь бас технологи гэдэг. Одоо манад нөгөө ингээд технологиг ингээд сураад байна. Сургаар одоо нэг цаа ингээд асууж тэ эсвэл сошиалснаас хараад тэ ингээд яг тэр суур одоо технологиг бас сайн сурахгүй байна л да яг нэг байхад. Тийм учраас бас би энэ залуучуудаа хэлээд ер нь бол технологийн ном тэг янз бүрийн юмыг бас үзэж харж байгаа бол бас зүгээр шүү. Бас хитрхи одоо энэ олон нийтийн сошиализмтэй явж байгаа юмнаас санаа аваад хоол хийнэ гэвэл энэ санаа авах юм бол их байгаа. Тэ ололттой тал бол их байгаа. Гэхдээ яг тэр үндсэн технологи гэдэг юмыг бас харж мэдж авч байгаа. Илүү баяжуулах, илүү хөгжүүлэх юм. Бас тэ одоо миний ер нь бол энэ подкастын дараагийн ер нь сизон гэх юм уу. Эхний хугацаанд бол ер нь ингээд ярианы хэлбэртэй подкастаар явж байгаа. Дараа нь ингээд бичлэгтэй хоол моол хийгээд ер нь явахын орнуудтай хөдөө орнуудтай гадагшаа одоо гадаадын түргэн хоолын тий стрит фудыг ер нь ихлүүс төрхөө барья гэж бодсон байгаа. За тэгээд ер нь бол дараа нь ахаад нэг хүн болоод 2 удаа юм уу 3 удаа ч орж болно гэсэн үг байхгүй юу? Би ч одоо яриад байвал тэгэл яриаш яагаад бол яах аргагүй одоо нэг юмд хүн тууштай явна гэдэг бол тэгээд тэр салбарынхаа баг юу болчт юм бэ дээ одоо юу ч одоо би ч баг Богног бүх одоо хүний намтыг мэдэн шүү дээ. Одоо нийтээ олны түүхийг бол би хажууд нь дэрэгдэн байсан шүү. Улаачаа бараг алтан судар нэм шүү. Би нөгөө дээр таны өрөөнд хоёлаа нэг юм ярьж суужгаад танд ч амар бүр археологийн олдуурш юм орч ирсэн. Мастеруудын бүр гар үрчмэл хэвлэмэл шүү. Зурагтаа бүр хуудсан шаралцсан дээр үе юм зузаан нөгөө картон хавцтай нөгөө хуучны баярын бичих шиг нэг хавцтай. Тэгээд тэрийг хараад бүх юм ч одоо хэдэн оных юм бэ гэсэн чинь 1900 анхны мастер 1966 оны 9 сарын 21 өдөр Монгол Ардын Хуусгал намын төв хороо Бүгд найрамд Монгол улсын засгийн газрын 139 тогтоолоор Монгол улсад анх мастер тогтоол олгож ирсэн байна. Тэгээ анхны 10 мастер байдаг. Тэгээ анхны мастер нь Максаргоо гэдэг одоо Дундгой аймгийн хүн байдаг. Тэгээд дараагийнх нь Аранга аймгийн Галсын ээж байгаа. Галсын ээж домогтой хүн байгаа. Нийт олон ажилласан. Тэгэл одоо Зүггаагаад Төв аймгийн гişмэршлийн ингээд 10 хүн байдаг. За энэ жил бол бас гоё штэ. Энэ мастер цогоо цол олгож эхэлсний 60 жил яваа. 60 жил яваа. Тийм 60 жил мастер цогоод. Тэгээ одоо сая бид чинь бас 60 жил яваа хөгтаад сайхан шилдэг залуу мастерууд одоо олон жил завсарласны завсарласны хүчинд яам маань одоо мэрэгжлийн холбоонд 79-оор албан тоотоор эрхийн нөгөө тэгээд хийсэн. Тэгээд одоо сая бас залуучууд олон сайхан залуучууд гарсан. Би бас сэтгэл
өөрийгөө байгаа. Өшөөж өссөн залуучууд ороосоо гараасаа гэж бодож байгаа. Юм бол үе үедээ л одоо лидерүүд нь байдаг шүү дээ. Би бол одоо тухайн үедээ мандалаад явж лээс олон жил мандалсан доо одоо тэгээд одоо бол эн чинь бас нэг дараа үедээ дэм болоод явж лээ одоо болно шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бүхүүд ч мундаг жудагтай шүү дээ. Ахмад үе хүлээ дараа үе за сургаад бид намайг одоо анх бас тоогооч болох чинь тийм байсан. Бид улд үеийнхээ хүмүүсээс тэр хэдэ хүндлэн тэр хэдийнхээ үгийг сонсно дараа үе сургана хүмүүжүүлнэ ингээд явсан. Тэгээ юм чинь ингээд үе яатай явна. Хамгийн одоо гол манай энэ мэрэгжил бол нас хязгаарлалт. Насны тоо хязгаарлахгүй. Та чадвартай та байж л хийж л гэсэн үг. Японд одоо 90 гарцсан хүмүүс тийм шүү дээ. хоолой хий байж л тийм. Ингэсэн мөртэй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ тоогооч гэдэг мэрэгжлийн нэг давуу юм ахуугаасаа ээжээс бараг сурсан мэрэгч анхны мэдээлэл авсан. Тэгээ аав ээж гэрийнх авч эмээ өөгөөс тэндээс л анхны одоо мэдээ осон цагаасаа хоод яаж хийдгийг анхны бас тэр нүдэн баримжаагаараа мэдээг авч байгаа шүү дээ. Тэгээд амьдралаас яг гэрийн юунаас үүсэлтэй мэрэгч шүү дээ. Тэгэхээр энийг ингээд одоо яг сураад эзэмшээд энэ салбарт ингээд орсон хүн тэрний сайхан одоо амтыг мэдсэн хүн өөр гарц байхгүй болж байна. Тийм учраас миний энэ толгойд тоогоочос өөр юм хий гэсэн бодол залуу байхад орж ирэл компани захирал бол яга зөөдөлж явж л байлаа. Сүүлдээ бол хүн хүний хоолоо олж идэх тий хэмжээ нэг бурхны зураг гэж үүдэг. Болдог тавилан тэнгүүрээ тэгэл одоо тоогоочтой л үлдсэн их гоё. Тэгэхээр хүн нэг мэрэгжил эзэнсэн бол олондоо өгөөжтэй тий олондоо хүртээлтэй нэгэндээ ивтэй найртай нэгнийгээ гэсэн шин сэтгэлтэй тий одоо бас харилцан суралцдаг мэрэгжил шүү дээ. Өнөөдөр ер нь бол хөгшин залуу гэхгүй ерөөсөө тэр хүний тэр хоолныг амттай болгож байгаа тэр юм бол хуу хүний сэтгэлд байдаг учраас та адилхан хуушур хийлээ гэхэд амт нь өөр л болно. Тийм учраас энэ надаас илүү гарчна гэж нэгэндээ ботхоор шарн нэг нэгээ санаа авч юмаа харилцан сайжруулахыг л бодож амьдрахад тэгэл болчихно шүү дээ. За бид хоёрын яриа бол ер нь нэлээд гоё олж байна. Гэхдээ бүр цаашаа яриад юм. Яриад байх юм бол одоо бид яриа дуусахгүй. Тэгэхээр одоо би ч одоо олон жил нөгөө багш хийсэнсээ ярин ч ярьж байна. Тэгээд угаасаа таны нөгөө түүх бол дундуршгүй учраас одоо нөгөө юуныхаа гол руугаа ороод би танаас одоо ер нь бол сая бол нэг юм онгоо гоё ярьслаа хоёлоо бүр 3 чим ярьлаа. За тэгээд одоо болохоор манай подкастны үсний түлхүүр 3 асуулт өгдөг. За энэ 3 асуултыг өгөхөд та товчхон хариулж шээ заа хоёлаа. Тэгээд товчхон байгаад нөгөө цагтаа баригдаж байгаа учраас тэгээд араас нь бас нэг асуулт өгсөө тэгээд ерөнхийдөө хоёлаа өндөрдөн одоо бид хоёр бол нэг цаг нэлээд гарангийн юм ярьсан байна. За тэгээд ер нь эхний асуулт болохоор зэрэг юу байгаа юм? Таны бодлоор ч тийм одоо тоогооч гэдгийг тодорхойлох хамгийн одоо 3 чухал одоо чанар юу вэ гэж байгаа. Тэгээд яагаад? Тийм би одоо түрүү хэлсэн шүү дээ. Сэтгэлгээ сэтгэм зуруу гэж. За энэ гурыг одоо өөрчлөн шингэж чадсан болвол яг тэгээд одоо хоол энэ нэстэ аюу гоё юу гэж энийг гэхдээ ер нь одоо дараа энэ ураа өгөндөө оруулах болно нэстэ. Тий болно шүү дээ. Сэтгэлгээ сэтгэмж ингээд 3. Тий. Ягаад энэ чинь сэтгэлийн чинь урдаас сүүн сэтгэл гэж явдаг. Сэтгэмжийн чинь урд нь бас сүүл гэж. Сүүн одоо сэтгэлтэй сүүн сэтгэмжтэй цагаан тий. Сэтгэмж нь бас цагаан байг гэж. Тийм учраас одоо үгийнх нь урдмжлэл болж байгаа шүү дээ тий. Бас цаанаас гоё үг шүү. За баярлалаа. Гэхдээ хамгийн гоё богинохноор хамгийн гоё дэвтэр хариулсан танд баярлалаа. За тэгээд эхний асуулт бол үнэхээр гоё одоо хариулт маш нөгөө үхэн яг эхлээд нэвтрүүлэг эхэлж байхад нэг ярихад би ямар гоё юм бэ гэж хэлж ирсэн. Тэгээд сая яг манай яг гол төлхөөрөн дээр бол хамгийн бүнг гэдэг ойгоод орохоор маш гоё үг хэллээ. Хүн болгоно нөгөө хамгийн гоё амтгч сэтгэл гэдэг. Тэрийг сэтгэлгээ сэтгэмж гэдэг аюу гоё тодорхойллоо. За 3 эсийн одоо 3 эсийг сайн эзэмш гэж хэлэх юм байна шүү. Тэрний өмнөхөр сэтгэл
сэтгэлгээ гэдэг 3-9 мэддэг болцгоо. Сэтгэм. Жоо гадар 3cc 3cc-ийн 4 мэдх юм уу. За наад чи өстө гоё өгөөл баха. Баярлалаа. Энэ аюу гоё. Энийг гоё тренд болгоно. За тэгээ хоёр дахь асуулт болохоор таны хамгийн их урам зориг авдаг тоогооч одоо. За Монгол тоогоочнороос одоо таны үеийн өмнөх үеийн байж болно. Тэгээ гадаад тоогоочнороос ч байж болно. Таны хамгийн урам зориг би ер нь бол урд үеэ шүтж амьдэрдэг. Яагаад гэвэл хүн эцэг их шиг хизээж амьд болох байдгүй таны адилхан дээ. Би бол энэ салбарын өөрийн урд үеийн одоо тэр мундаг одоо тоогоош тэр одоо энэ салбарын бурхтыг л батлаа шүтэж биш гэж боддоо. За гоё дээд үеэ шүтэж явдаг байна. За баярлалаа бас гоё ер нь тэгээд таны амнаас гарах вахоо яг гоё үг байд. За тэгвэл одоо таны одоо карьер одоо өдийгөөс төдийгөрт олон жил тоогооч хоол үйлдвэрлэлийн салбарт одоо манлайлж явж байна. За тэгээд зах зээл та өөрөө ярьдаг байсан зах зээлийн бас ургууд унд нөгөө ус төр ундахтай цуг унаал бас тий. Тэгээ хувийнхаа ямиг хийгээ явж исэн гэдэг. За тэгээд энэ хугацаанд ер нь таны карьерд хамгийн том алдаа. Би энийг л амар алдсан. За дээр нь тэр алдаа сорилтын дээр одоо сорилт тэр алдаа чинь таны сорилт байсан уу эсвэл түүнээс ямар нэг юм сураад илүү одоо цаашаа хөгжиж чадсан уу гэдэг. За Монголд бол зах зээлийн систем бий болоод хүн болгон л одоо энэ баян болъё гэсэн юм сэтгүүлтэй болоод бүгд л одоо 8 одоо юу гэдэг бүхэл юмд ороод ингээл мөнгөтэй болох тийм юм лөө миний үеийнхэн бүх үйл ганцхан 8 юм хийгээл ингээл яс. За би яг тэр цаг үед бол бас тэр хэдийн нэгэн адилхан бас ингээд хөрөнгөтэй юмтай баян татгалан болчихъя гэж мөнгөийг шүтэх аян байсан байхгүй тийм. Мөнгөийг шүтэх тэр аянд бол нэгдэл бас тэрний төлөө явсан. Тэгээд би хамгийн би бас нэлээд өндөрт гарч үтсэн мөнгөний хувьд. Нэлээд одоо мөнгөтэй энэ хоол үйлдвэрлэлийн салбарт анхны хувийн хвшлийн эхлэлийн тавиал өөрийн гэсэн бас ярилцлагатай явж утсан. Тэгээ би ганцхан юмнаас л тэрнээс жигссэн. Юунд байсан бэ гэхээр энэ Овсаймгийн харайт Баянбат гэдэг мундаг одоо би өөрөөс ах хүмүүстэй хөвөлдөгчөөс мундаг одоо буурал байсан. Овсаймгийн харайт хөндлөлтэй тэгээд сангийн яамны дэд сайд байсан. Хөдөө аж ахуйн яамны дэд сайд байсан. Ийм буурал байсан. Тэгээд тэр буурал надад их сайн. Тэгээд би ч бас нөгөө Батмаг даргын байжтаа тэр хаваад иж одоо хоолонд иж нутгийн ирдэж байгаа танилцсан. Тэгээд тэр анхныг одоо би яг бизнес хийгээд одоо бас л нэг гайгүй ингээ явж байсан. Тэр үед над дээр орж ирээд би бас нэг жоохон мөнгө хэрэг болоод ингэсэн над орж ирээ шууд гэсэн. За миний дүү чи өгнө ингэж мөнгө олох гэж ингээл одоо мөнгөний ингэж боол болох гэж зүтгэснээс чи мэрэгжлийнхаа боолыг болоод явхад чиний ч өмнө нүүр бардам амьдрах тийм чадвартай хөгж шүү мэд. Тэгээд чи одоо ингээд зүтгээд явж байгаа. Би чамд итгэж байна. Би чамд хэдэн төгрөг хэрэгтэй гэсэн. Би тухайн үед $1000 гэдгсэн чинь $1000 ч юу ч хийх өвдөө чи. Би чамд итгэе яг би $10,000 чамд зээлээд өгье гэж тэр үед. Тэр үед $10,000 надад өгчээс. Тэгээ би ч бас чэнжүүдэн долларж танах давиндээ мэдэн дээ. Тэгж явж байтал би нэг өдөр хүний амьдралд хүний хамгийн итгэсэн хүний араас хутга шаадаг шүү гэсэн тийм одоо үг байдгийг би биен дээр мэдэрсэн. За. Мөнгө өгж яваад. Тэгээд би тэрнээс жоохон сэтгэлийн тийм гутал авангуудаа яг тэр Баянбат хаан тэр хэлсэн тэр үгээр би мөнгө хөөж мөнгөний бол болсноос өөрийнхөө эзэлсэн мэрэгжилтэй 2 гол сэтгэлээ зүтгэе гэж би бүх компанийнхаа байсан бүх юугээс бүх юм дараад ахаад буцаад би нойлоосоо эхэлсэн. Тэр сонгосон сонголт өнөөдөр ийм намайг амар амгалан нүүр бардам тэ
бүтэн нойртоор явах ийм боломжийг тогооч мэрэгжил минь надад өгсөн. Тогоо шинэ 2 минь надад өгсөн. Тааш таймер илтэй наа. За тэгээд ухаантай хүн бол бүгдээрээ ойлгоод аягүй гоё тусгаж авах бол аягүй цаахан гоё мэдрэмж, ойлгомж, дурсамж, сургамж болох аягүй сайхан үгнүүдийг хэллээ. Тэгээ хүн бол хүний бол байснаас өөрийнхөө зарцсан дээр ихгүй тий. Хүний эрхэн жаргахаа өөрийнхөө тэр зарчмыг байсан. Гэхдээ миний үндсэн зорилго тогооч гэдэг мэрэгжлийг яаж хүнд хөлөөн зөвшөөрөх үү? Би энэ мэрэгжлийг та нар энэ мэрэгжлийн өмнө надад мөрөгдөг болтолцсон би зүтгэнэ гэж үеийнхэнд амлалтаа биелүүлэхийн төлөө. Энэ одоо сонголтыг бас цуг хийж өдөө зөрөгтэй явж байгаа. Би ингэсээр готоод надад эдийгэл хоол нь гараач захын шав аяг хоол өгнө. Тийм шүү. Гараач тэгээд энэ салбарын оргилд нь байя гэвэл чи миний хүү хоёрхан зүйл хол яваарай гэж миний багш надад зөвчсөн. Тэр үед бол хоол үдийн салбарт эрэгтэйчүүд цөөхөн мөртлөө чадaltaй эрэгтэйчүүд хоёр юмнаас бол асар их алдаа алдсан амьдралаа өгөөсөн. Тэр хоёр зүйл нь юу байсан бэлээ гэхээр хүүхэн арх хоёр л байсан. Яг нь. Олон хүүхнүүдийн дунд ажиллаж байгаа эрчүүд ажиллаж байсан учраас одоо тэр эрэгтэй бас гэр бүлийн энэ тогтвортой байдал алдагддаг байсан юм. Нөгөө талаас нь арх гэдэг юм тэнд их нандин чухал чигээс архинд ороод байхгүй болчихдог байсан учраас миний багш надаас ингэж захижсэн. Би тэгэхээр өөрөөсөө тэр ахмад хүмүүсээ шүтэж ахмад хүмүүсийнхээ үгийг сонсож тэр гэдтэйгээр ингэж амьдарч байсан ач уян би өнөөдөр ингээд нүүр балтан хүнээс нэг шилийн өгчөөс гуудаггүй нэг одоо яадгүй ийм одоо хэлсэн өссөн ч юм уу те өсөөд ингээд инх болоо юм ярианаас одоо өнөөдөр гой үгтэй боллоо да бас ер нь тогоочод бол 3 cc буюу 3 9 хийж сур мөрд тэгээд хүү А2-оос хол яв хүүхэн арх 2-оос гэсэн үг 3 9 нь болохоор ойлгомжтой тийм ээ сэтгэл сэтгэмж 3. Тийм. Тэгэхээр 3 сэтгэмж. Тэгээд хүү А2-оос хол яв. Хүү гэдэг нь хөөхөн, А гэдэг нь арх. Энэ хоёроос хол явбал манай тогоос нар гоё явна шүү. Тэгээд бол би тэгсэн мөртлөө би ерөөс найзын хувьд бол би эсрэг хөөсний найзууд хүнд хүний амьдрал ингээд ерөөсөө эмгтэй хүнтэй найзсан ир болгоно зөвхөн дээр нь гал твтээд идэм биш. Хүмүүс тэгж болоод байдیں۔ Эрэгтэй хоёр ингээд найзлахаараа дээр нь гараад твтээд шүү ороод үгүй байхгүй. Бидний үеийнх ялангуяа бидний үеийнх бол хүмүүжлтэй байсан байхгүй. Үеийнхэн чинь нэгэндээ ингээд яг ажлын байран дээр ингээд хамт ажилласараа бөө нэгийг ингээд ах дүү шиг мэддэг болсон. Бараг те энэ хэрийг хийдэг байлээ. Энэ бараг яадаг бүгдийг мэддэг болчтой ийм байдаг учраас ингээд сэтгэлийнхаа үгээ нэгэндээ хэлээд гомдно нэг магтаад баярлан те ингэж нэгээ ингээд бас хурцлж ирэлж ингээд явцдаг. Тийм учраас би бол одоо үнэхээр хоол урлын салууд үеийн маш олон найз хүүхнүүдтэй ш. Тэгээд одоо миний одоо үеийн найз хүүхнүүд чинь бол бас миний амьдралыг намааг ингэж бас ингээд амьд эмцэгцтэй явход те өөрийгөө бас ингээд нэг аваад явах тэр ухаануудыг бас хажуу талаас бас их тус дэм болж өгсөн шүү миний үе одоо би ч одоо дээд үеийнхаа хэдийн одоо тогооч их чиглэлтэй гимгүү байдаг доод үеийнхаа одоо үеийнхэнтэйгээ бол одоо бүгдээр одоо харин хаач оч манай ихнийг хар байхгүй тэр тул их тогтвортой 50 угсаа өөрөө ер нь ямар ч ирч бай иймч бай хажууд ханаа зөв ойлгож чадах юм бол тэгэл амьдрал сайхан явах байхгүй. Манай ажилч аягаа бас хүнд ажиллажтэй шүү дээ. Эмэгтэй хүнд бол их хүнд ажил учраас одоо маш олон гэр бүлийн бас сайн ойлгодог гэр бүл нь сайн ойлгодог байхгүй бол ингээд бүх юм ойрхон байдаг. Тэ буруу зам руу ороход ирээсээ асар амархан байдаг. Тэгээ тэр буруу зам руу оруулахгүй чиглүүлээд явж байгаа тэр агшин бол ханийн
Ур чадвар. ухаан байхгүй. Ухаан. Анийн л ухаан байгаа. Тий. Түүнээс биш одоо бас ингээд энэ нь бол Байн хардд сэрдэд байх юм бол нөгөө маань цаашаа хүчин тий чинь ингээд юм чи их ютаж тий. Одоо тий. Тэгээ бас их хэрүүл их юм. Их хэрүүл их юм ер нь ном бичгээр гэдэг шиг. За ер нь бол хоёулынгийн яриа бол нэлээд сунжирлаа. Одоо тэгтээ хоёулаа манай нэвтрүүлэг одоо ер нь ингээд өндөрлөж байгаа. Тэгэхээр одоо би нөгөө нэг л одоо нөгөө гоё одоо таны одоо хүүхэд насны буюу одоо ингээд энэ хоол үйлдвэрийн салбарт одоо өөрийгөө ингээд 40 гаруй жил одоо өөрийгөө одоо уйж сааж одоо энэ олон сайн муу хэлүүлэн байж олон шавь төрүүлсэн за сайн муу хэлүүлэн унан босон байж өдий зэрэгтний нэгэн тоогоос нарыг бас нэг тий холбоо гэдэг бас нэгтгэж явдгийн хувьд одоо тэр сүргийн одоо манлайн хувьд одоо таны бас хүсэж мөрөөдж явдаг нөгөө бас юм байдаг шүү дээ. Одоо би нэг одоо энийг ингээ сайхан хийгээд Монгол гэдэг сайхан нэрийг дэлхийд хамгаалчихын сан гэж бодож явдаг нэг гоё чин хүслээ богинохон хоёлаа яриад. Ер нь бол би бол мэдэж байгаа тий. За тэгтээ та гоё хэлээд би бол одоо бас олон одоо өнцгнөөс бас юмыг хардаг. Тэгээ Монгол үндэсний одоо эдийн ондааны соёлыг дэлхийн өвд үлтгүүлье гэж зорилго тавиад 10 жил болж байна. Тэгээ дэлхийн өвд үлтгүүлэх гэхлээр одоо манай Монгол угсаатан ч нүүдэлч их авг. Тэгэхээр нүүдэлчингууд гэдэг маш олон газар байж таа. Станы орнууд одоо ингээд өөр Монгол бүгд болно. Тэгэхээр зөвхөн тэрийг Монгол улсыг Монгол гэж хэлэхэд бас төөх судал одоо юун дээр бас их хүнд ята юм их байна л да. Яг хоо дэлхийн юунд одоо эдийн ондагаа бүртгүүлэх тал дээр бол одоо айраг борцоёрыг бүртгүүлээгээд одоо ерөнхийдөө бол ажлын хэсэгт би ороо явж байгаа. Тэрийг бол одоо дэлхийн өвд бүртгүүлэх ойрхон байгаа. За үүнээс гадна бидэд одоо монголчуудын уламжид идэж ууж хэрэгэлсэн нэг күнсний бүтээтгүүнээр ядаг генисийн амжилт үзүүлэх. Дэлхийн генисийн амжилтанд тогтоож дэлхийд одоо хоолоороо монгол хоолоороо дэлхийд одоо бас нэг том гаяа болыг дүүднээс тогоошноо уриаллаад тий та нарыг одоо манлайлаад ирээсээ монголчууд анх хүнсийг болгож идчихсэн тэр хэлбэр нь чулуугаараа голынхаа чулуугаар болгож идчихсэн байхгүй. Тэр махыг хохирлж идчихсэн. Тэр одоо технологиор одоо монголчууд бүх хүндтэй гэртээ исэн хүндтэй жочин күндэлсэн хүндээ өргөн барьдаг хорхог. Тэ энэ хорхог гэдэг хоолоо одоо дэлхийн генетийн дээд амжилтыг үзүүлэхийн төлөө ингээд олон жил мөрөөдөж байгаа. Тэгээ сүүлийн одоо 3-4 жил бол дүүтэйгээ хамт ярьж जैन тэ бидэд бас баг бүрдүүлээд санхүү мөнгөний боломж бас болохгүй ингээ байгаа. Энэ жил бол одоо Эзэн хаан Чингисийн минь 864 жилийн их Монгол улс байгуулагдсны 820 жилийн дээр нь одоо Монгол улсад мааса тогоос цол олгож одоо эхэлсний 60 жилийн хүрээнд одоо мааса тогоошнороо уриалаад залуу үеийн бүх тогоод бүх хүмүүсийг уриалаад 1000 тогооч нэг доор 1000 ширх тогооны хорхог хийж генисийн амжилт үзүүлээ гэсэн ийм мөрөөдөл хүсэлтэй байгаа. Энийг минь одоо дэмжиж туслаж дэлхийд Монголоо хоолоо хідүүлээ хамгаалъя. Яа, за ийм энэ үйл ажиллагааны дэмжиж өхрийг ард иргэдээс мэрэгжил нэгтэй тогооч нар та бүхэдтэй уриалж байна. За, стогоо шүү. За тэгээ энд бас заавал одоо тийм нөгөө одоо тогооч үнэлэхтэй хөр өөрөө хоол их зүрхсэтэлтэй хоолны одоо урлаг одоо сонирхдаг рестораны зоогийн газрын бизнес одоо сүлжээ хоолны газрын эзэдүүд тогооч нар бүгд оролцоод нээлттэй тийм. Энэ бол хамгийн гол нь тогооны хорхыг бол манай Монгол хүн болгон баг хийн. Тий. Гэхдээ энийг бидэд ард түмэн бидээр хамтаараа генис нэг хүн хийж байгаа юм шиг хийгээ генис амжилт үзчих юм бол энэ цаг мөчөөс хойш одоо Монгол ард түмний хүндэтгэлийн энэ одоо зоог маань дэлхийд одоо төрөөтүүлэх юм байна. Эзэн Чингис өвөг дээдсэнээс бидэнд уламжилж ирсэн энэ хоол. Энэ нүүдэлтийн их хорхог бол Монголын уламжлал ангаах ухааныг дагж гарч ирсэн битүү хоол бөгөөд
эмчилгээний зорилттой юм шүү. Энэ чинь тэр битүү хоолны тэр шүдийг халуун чулуугаар тэр маханд байгаа шүүсийг гадагшуулаад тэр шүүсийг ууж ядарга тамир тинкэ энэ одоод гэдний доторх үйл ажиллагаагаа засдаг ийм учраас халуун чулуугийн байж хий хууга гаргадаг ийм учраас хүндтэй зочин нэг гүн ганцаараа хорох гэж иддэггүй олуулаа хийгээд дундаа тавьж байгаад иддэг найрамдлын гэх юм уу хүндэтгэлийн гэх юм уу гэр бүлийн одоо тий халуун уур амьсгалыг бий болгодог ийм зоог шүү. Нэрээ тийм ээ шүү тий. Ийм зоог юм байгаа маа. Тэгээд тэрнээс энийг хүмүүсийн хортой, юутай за энийг генесийн амжилтанд бүртгүүлээс өмнө манай би тогоошнороо бэлдэж авч яваад одоо Узбекистан, Украин, Кыргызстан гурваас алтан медаль авцсан. Тий. Дэлхийн одоо эд олон улсын тогоошны олон улсын хоолны тэмцээнээс 3 алтан медаль авсан. Тийм шүү энэ хорхог маань. Уг нь бол анх эхлээ гүзөөний хорхог байсан. Гүзөөний хорхыг бол асаа гадна дараа нь залгуулад ирсэн энэ айл тогоондоод хийжсэн юм байлээ. Тэгээ дараа нь тэр даралтаа тогоо гарч ирээд метан гэж байгаа болохоос яг нэг ам бүлээрээ хийгээл иддэг шөлөө уучдаг тэгээд цаахан унтуулан дамждаг ийм л хоол юм байгаа шүү. Тий, ер нь бол уламж дарга нь бол тогоонд хийдэг. Тий, энэ тогоонд. Гүзээ тэр яг одоо шинэ хонь гаргасан тохиолдолд гүзээ гарахад тэр гүзээнд хийж чинь бусад яг эрдийн хэрэглээндээ бол тогоондоо хийжсэн. Тийм учраас бид энэ олон нийтийн хамарсан хүн болгон өнөөдөр хийгээ хэвшсэн хэлбэрийн сонгоод тогооны хорох гэж байна. За баярлалаа. Тэгээд манай энэ миний подкастыг одоо би одоо дэмжиж манай Монголын хоол үйлдвэрлэлийн одоо тэр хүн Монгол Улсын үйлчлэгээний гавьяад ажилтан Монгол Улсын мастер тогооч нэгдсэн холбооны тэргүүн дэлхийн одоо мастер олон улсын шүүгчийн зэрэгэлтэй манай Боёндгэр багш минь ирээд одоо зочин хаамарт гэж хэлдэг те манай хүрээ рестораны одоо хэрвээ лонж рестораны одоо энэ VIP өрөөнд хийжлээ. Энэ хүү сайхан боломжийг олгож өгсөн хүрээ лонж рестораны хамт олондоо баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Тэгээд за баярлалаа. Сайхан ер нь бол чаддагаараа хин хиндээ дэмтээ туслаа явах нь бол хэн бүрэл үүрэг шүү дээ. Тэгээд энэ хоош орчтойгоо залуучуудыг энэ далд байгаа. Далд байгаа залуучуудыг мэд ил гаргаж иж олонний одоо хүртээд болгож олон таниулж мэдүүлээрэй гэж одоо хүсэж байна. Яг миний зорилгоос яг тэгж явж байгаа. Баярлалаа. За баярлалаа. За дүүнээс баярлалаа.